Цагдаагийн алба хаагчид хэрэгтнийг Дархан Уул аймгийн Дархан улс суманд оргонож байхад нь саатуулан баривчилжээ. Түүнийг саатуулж мөрдөн байцаалт авч эхэлсэн байна. Сэжигтэн 1991 онд төрсэн Б гэгч итгээд байжээ. Тэрээр хэргийг үйлдсэн газраас морь хулгайлан зугтсныг мөрдөн илрүүлжээ. Хэргийг улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ хэргийг үйлдсэн гэмт итгээд өнгөрсөн өнөө өглөө баригдсан байгаа. Гэмт итгээд болохоор Орхон аймгийн Харьяатх 21 настай Б гэдэг залуу байгаа. Хэрэг үйлдчихэд хэргийн газраас явахдаа талигач морийг нь унаад явсан энэ байгаа. Тэрийг өчигдөр Дархан Уул аймгийн Дархан улс суманд байхад нь манай эрүүгийн цагдаагийн газар улсын мөрдөн байцаах газраас ажилласан ажлын хэсгийнхэн илрүүлэн баривчилсан байгаа. Дахин хэлэхэд энэ сарын 6-нд Сонгон архан дүүргийн нутаг Эмэлтээс 13 км нутагдж байсан малчин Эмс нарын амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан юм а. 2 настай ач хүү Хэгийн биед хүнд гэмтэл учруулан үлдээсэн байсан. Хохирогчийн 100 гаруй бог 6 өнгөртэй байсан гэсэн мэдээлэл байна. Хүүхдүүд нь өрх тусгаарлаж хотод амьдраад удаж байгаа гэж байна.